тохиолдолд тэд нэр Сайн байцгаана уу, влогт маань тавтай морил. Өнөөдрийн влог маань та бүхэнд Сингапур улсаас болон Сидней хотоос хүрэх болно. Хэрхэн хөгжим сэтгэл засалж болох вэ? Би хизээж харамсахгүй, үргэлж чамд сайхныг хүсэн. Би хизээж уучрахгүй. Өнөөдрийн дугаарт маань Western Sydney University-д Master of Creative Music Therapy буюу хөгжим сэтгэл заслаар суралцж байгаа Анук гэгч маань оролцож байна. За тэгэхээр Анук гэгчийн маань та бүхэн мэдгээр өнгөрсөн жил 8400 цамгаа гаргасан мөн олон жилийн туршид бас cover дуугаараа биднийхээ одоо сэтгэлийг баясгаж байгаа мундаг уран бүтээлч илээ. Өнөөдөр бүгдээ түүний хэрхэн хөгжим сэтгэл заслаар суралцах болсон түүхтэй танилццгаая. сайн байна уу? За намайг Ануудаар гэдэг. За Анук гэж дууддаг. Би одоогийн байдлаар Австрали улсын Сидней хотод Western Sydney их сургуулийн мэргэжлийн хөгжим засалчийн мастрын ангид сурж байгаа. За одоо төгсөх курсын оюутан. 2 хүүхэдтэйгээ ингээд гэр бүлээрээ энд ингээд амьдраад сураад ажиллаад байж байна. Хөгжимд засалч гэдэг энэ салбарыг би анх яг 2022 оны өвөл олж мэдчихсэн. Нөхрийнхээ тусламжтайгаар. За ямар ч гэсэн сурья. Ямар мэргэжлэр сурах вэ? Би яг өмнө нь анагаахыг төгссөн байсан учраас тэгээд бас хөгжим сонирхолтой байсан. Тэгэхээр яг хөгжмийн чиглэлээрээ эсвэл яг суралцах уу гэд ярьжсэн. Тэгээд сургуулиудыг сонирхож хайж явж байгаад тэгээд Австралийн яг энэ баруун Сидней их сургуульд хөгжим засалчийн анги гарч ирсэн. Тэгээд маш сонирхолтой санагдаад энэ талаар жоох судлаад үзсэн. Тэгээд ямар ч гэсэн миний ер нь бол өнгөрсөнд байсан түүх маань намайг яг энэ мэргэжил рүү айгүй их холбож өгсөн. Тэгээд бас их таарч исэн энэ мэргэжлийг эзэмшихэд. Тийм учраас яг энэ мэргэжлийг сонгож суралцахаар шийдсэн. Бас нэг зүйл нь болохоор одоо нөлөөлсөн том хүчин зүйл болохоор энэ мэргэжлийн одоо хийж чадж байгаа тий бусдад үзүүлж байгаа тэр тусламж үйлчлэгээ гэдэг юм уу тий тэр зүйл нь маш хүчтэй бас миний сонирхлыг их татсан. Яа тэгэхээр зөвхөн дуу хөгжим хүн болгон юу мэдэн шүү дээ. Хүн болгон бараг өөртөө бүр яг ингээл амар бодоол яг энэ тухай ингээл боддгоо ч гэсэн ер нь ингээд нэг юм санаа сэтгэл хэцүү байх үед эсвэл үнэхээр сайхан байх үед ч юм уу те нэг гой дуу сонсмаар санагддаг. Өөр ингэсэн нэг хайртай дуутай те сонсох дуртай хөгжимтэй байдаг шүү дээ. Тэгээ энэ маань юу илэрхийлж ийнө гэхээр хүн ер нь бол дуу хөгжим гэдэг зүйлтэй маш их холбоотой юм аа. Тэгээд энэ зүйл нь зүгээр бид нар амьдралынхаа өдөр тутамдаа ашигладаг. Тэгвэл яг энэ зүйлийг илүү гүн гүнзгий судлаад тэгээд яг энэ дуу хөгжим үнэхээр одоо үр дүнтэйгээр одоо ашиглагдж байгаа тэр одоо салбар одоо анагаах ялангуяа одоо анагаах сэтгэл зүй салбартаа хамтарч яг мөр зэрэгцээж одоо энд хөгжөө явж байгаа юм байна л да. Тэгээ энэ бас миний анхаарал миний одоо сонирхлыг их татсан. Тэгээд энэ бас хамгийн сүүлжийнхэн зүйл нь за яг хөгжим засалч гэж Монголд яг одоогийн байдлаар одоо 2023 оны байдлаар байсан байхгүй байсан. Яг мэргэжлийн хөгжим засалч гэдэг хүн ер нь байхгүй байсан. Тэгэхээр одоо яг одоо намайг ирээдүйн суралцж явах явцад хаа нэгтээ магадгүй бас бэлтгэгдэж магадгүй над шиг. Тийм учраас яг энэ шин тутмын тэгээд бас маш их одоо өр өгөөчтэй хурдцтайгаар хөгжиж явж байгаа салбар учраас яг энэ салбарыг нөгөө талаараа монголчууд маань угаасаа дуу хөгжимд маш их хайртай. Тэгээд энэ зүйлийг тэгвэл илүү үр дүнтэйгээр ашиглаж болж штэ. Тэгвэл энийг яагаад хөгжүүлж болохгүй юм те энийг одоо хийвэл гоё штэ хиймээр штэ гэсэн нэг тэр нэг сэтэл бас надад их хүчтэй нөлөөсөн. Мэдээж гадаад сурахад apply хийх процесс айгуу чухал шүү дээ.
манай сүргийг маш олон оюутнууд бас үзэж байгаа. Бас магадгүй хөгжим стил заслаар суралцахыг хүсэж байгаа маш олон оюутнууд байгаа хаа. Та биднэрт өөрийнхөө apply хийсэн процессыг хуваалцаач. Баруун Сидней их сургуульд хөгжим засалчаар суралцахын тулд ямар одоо процедураар үе шаттаар дамжлагаар одоо шалгаруулалт нь явагддаг юм бэ гэж те. За энэ талаар ямарсан гоё асуусан баярлалаа. Зөндөө олон хүмүүс бас үнийг сонирхох байх гэж бодож байна. Хамгийн нэгдүгээрт нь бол яг 3 шаттай. Эхний шат нь болохоор яг бичиг баримт эссе гэсэн тэр одоо ажиллагаа бол болно. За чи өөрийнхөө намтар түүхийг яагаад энэ мэрэгчлэр сурахыг хүсэж байгаа. За энэ мэрэгчлэр суралцаад чиний алсын хараа чи юу юм, чи ямар зорилготой юм гэх мэтчлэн өөрийнхөө талаар бас өөрийнхөө тэр хүсэл тэмүүллийнхаа талаар өөрийнхөө эссэндээ оруулж өгөөд сургууль руугаа явуулна. За тэгээд бас сургуулийн маягтыг бөглөх ёстой. За хоёр дахь процедур нь болохоор чамаас тэд нар одоо 3 төрлийн видео бичлэг шаардна. Эхнийх нь бол чи яг өөрийнхөө дуу хоолойгоор тий дуу дуулж байгаа бичлэгээ өгнө. Хоёр дахь нь болохоор гитар хөгжим юм уу төгөлдөр хуураар тоглоод хөгжим тоглонгоо дуулна. Тэр нь ямар ч дуу байж болно. Хамгийн сүүлийнх нь бичлэг болохоор хэрвээ чамд өөр нэг одоо онцгой авиас дуу одоо хөгжим тоглодог байх юм бол одоо гитар, пиано хоёроос өөр хөгжим тоглодог байх юм бол тэрийгээ бас бичээд ингээд 3 видео өгч явуулах хэрэгтэй. За тэрэн дээр нь мэдээж чамд яг ямар шалгуурууд байх ёстой, ямар хуу юуны дагуу хийх ёстой гэдгийг чинь бас тэд нэр тодорхой бичсэн байна. За тэгээд яг энэ болгонд чамтай нэг хүн харилцаад явна. Яг энэ мэрэгжлийн одоо факультетийн хариуцсан ажилтан чамтай харилцаад сургуулийн ажилтан чамтай харилцаад явна. Тэгээд энэ дээр бол маш хурдан тийм одоо сургуультай шууд харилцахад бол ямар нэгэн одоо тийм хоцрох одоо имэйлийн хариу сүүлд ирэх юм уу тийм зүйлүүд надад маш бага тохиолдсон. За одоо яагаад энийг хэлж ийнэ вэхээр нөгөө визний процедур бол яг сургуульд элсэх процедураас шал өөр шүү дээ. Тийм болохоор би одоо яг нөгөө сургуультай харилцаж байгаа хэсгийг бол ярьж байгаа шүү дээ. Тэгээд хамгийн сүүлчийн шалгуур юу вэ гэхээр за чиний бичиг баримт чинь боллоо. За чиний видеог чи үзлээ. Видеог чи үзээд за 2 хариу өгнө. Нэгдүгээрх нь за таны видео бидний одоо шалгуурыг хангаж байна. Тийм учраас та одоо яг би одоо нөгөө одоо ингээд дүрсээ хараад эсвэл яг Австралид байгаа бол биечлэн очоод яг ярилцлаганд ордог. Тэгээ би нөгөө Монголд байсан учраас яг интернетээр ярилцлаганд орсон. Тэгээд энэ ярилцлагын үеэр яах вэ гэхээр чамд одоо юу байсан штэ 2 дугаар шатанд тэнцсэн болвол 3 дугаар шатны ярилцлаганд ороход бэлтгэх гэсэн энэ 2 хуудас одоо 10 үгүй 2 хуудас юм одоо гайд одоо нөгөө бэлтгэх тийм зүйлсийн талаарх маягт өгнө. Тэгээд тэн дээр юу байх вэ гэх юм бол за чамаас танаас бид нэр ийм асуултууд асуух болно. За тэгээд одоо гитартай нэг дуу бэлдээрээ, пианотой нэг дуу бэлдээрээ, тэгээд ямар ч хөгжимгүйгээр дан хоолоогоо ашигласан бас нэг заавал дуу бэлдэх ёстой ч гэдэм үү. За минийх дээр бас нэг жоохон хэцүү санагдчихсэн зүйл нь болохоор кейс өгсөн. Тэр нь ямар кейс вэ гэхээр одоо нөгөө хөгжим засалчаа суралцахын тулд эн чинь тодорхой хэмжээний буюу бараг 50% шахуу танаас эмпати, бусдын зовлонг, бусдын мэдрэмжийг мэдэрч чаддаг байх тэр одоо чадварыг танаас шаардна. Яагаад үг гэхлээр хөгжим засалч маань хөгжим засалчийн мэргэжил танаас энэ ур чадварыг шаарддаг шалтгаан нь таны ажиллах хүмүүс өөрийгөө үгээр илэрхийлэх боломжгүй, чадваргүй тиймхүү хүмүүс байх боломжтой учраас хөгжим яг тэр хүний байгаа байдал төрөх за харц бие хилэмжийг нь уншаад ч гэдэм эсвэл тэр хүний за одоо амьдралын түүхийн баг зэрэг мэддэг байлаа гэж бодоход за та тэр хүнтэй ямар дуу ашиглаж дуулах уу, ямар хэмнэлээр дуулах уу ч гэдэг юм үү. Тэр хэмжээний зүгээр хамгийн энгийн одоо суур тэр нэг юм одоо чадвар нь
эмпати байт юм лээ. Тэгэхээр яг эмпатиг чинь шалгасан тийм кейс өгнө. За трауматай. За траума ийм зүйлээс болоод траумад орсон ийм хүн байна ч гэдэм үү. За эсвэл одоо ийм гашуудал дундуур явж байгаа хүн байна ч гэдэм үү. Эсвэл ийм осолд ороод ингэсэн хүн байна ч гэдэм үү. Эсвэл за яг нэг ийм бүр нэг амар гүн гүнзгий яг одоо имлэгийн онш хэлж бол мэдээж танаас асуухгүй яагаад гэвэл та тэрийг мэдгүй гэдэг тэд угаасаа мэдж байгаа учраас маш энгийн танд ойлгомжтой зүйлийг хэлнэ. Тэгээд за та энэ хүнд нэг дуудуулаач ээ. За энэ хүнд ямар хуу дуу сонгох вэ гэсэн асуултыг асууна. За тэгээд энэ явц одоо ярилцлага бол нэг 25-аас 30 минут үргэлжилнэ. За тэгээд ярилцлагын төгсгөлд ерөнхийдөө хэрвээ та тэнцэж байгаа бол те шалгууруудыг хангаад маш сайн давсан бол баг таны хариу хүчин баг хэлчихэндээ. За та дараагийнхаа те одоо манай сургууль суралцах те юунда та бэлтэж байгаарай. Удахгүй эцсийн хариу танд хэлэх болно ч гэдэг юм. Эсвэл те за маш их баярлаа. Та бид нартай ярилцсан. Та хүлээж агаарай гэдэг нэг юм цаагаараа нэг тойроо шууд тэр нэг хариултаа өгччихсэн. Тэгээд надад болохоор за ингээ дараагийнхаа алханд бэлдээрээ Австралид ирээд яаж амьдрах вэ? Тэгээд тэр талынхаа юмнуудыг бэлтэж байгаарай. Тэгээд баяр хүргэе яач гэдэг юм нэг тиймэрхүү. Тэгээд бид нэр одоо тань руу удахгүй одоо эцсийн хариуг чинь явуулах болно. Гэтэ та ингээд одоо санаа зовхгүй байж болно ч гэдэг юм нэг тиймэрхүү. За ингээд процедур маань дууссан. За ингээд сургуулаас таны урилга ирсний дараа визний асуудал буюу яг агентаар дамжуулж Австралийнхаа визэнд орно. За тэгээд сургуулаас миний хувьд бол яг сургуулийн одоо агенттай харилцаа ч гэдэм үү тэр болгоноос болсон байсан. Миний виз бас нэг тийж удаагүй гарсан. Тэгээд ирсэндээ за сургууль маань хэрвээ би нөгөө гэр бүл учраас яг надад тэгэж сургуулийн дотор байранд амьдрах бол боломж гараагүй. Яг баруун Сидней их сургууль бол маш одоо юу сайтай. Одоо баярлага байгууламжийн хувьд бол маш сайтай. Тэгээд айгүй гоё товчлолттой сайн сургууль. Гэхдээ нэг зүйл нь бас л хөгжиж яваа. Яг тэр гэр бүлүүдийг байлгах тал дээр яг дотор байр бол байдгүй мөлий. Тийм учраас гэр бүлтэй хүмүүс хэрвээ гэр бүлээрээ ирэх гэж байгаа бол өөртөө байр олох шаардлагатай. Хэрвээ ганцаараа ирж сурах гэж байгаа тохиолдолд ямар ч асуудалгүй зөндөө олон байртай ийм сургууль байгаа. Окей, дараагийн асуулт өнөөгч. Music therapy гингууд орооны одоо орнуудад болохоор ингээл айгу хүчтэн ч юм уу тийм салбар байгаа шүү дээ. Нэг талаараа бид нэр тийм их танигдаагүй сэтгэл засал, сэтгэл зүйн үйлчилгээ дөнгөж Монголд орж ирж байгаа ч гэсэн нөгөө талаараа харах юм бол ер нь Монгол хүн гэдэг чинь яг хөгжмөөс одоо дуучин арт түмэн гэж нэрлэдэг шүү дээ. Хөгжим бол бидний амьдралд маш чухал нөлөө үзүүлдэг. Хөгшин, залуу хинч бай. Ер нь бол миний одоо юмсыг харах өнцгөлт хүртэл маш том нөлөө үзүүлж байгаа байхгүй тийм. Энийг ер нь энэ хөгжим сэтгэл заслыг ер нь яаж хийдэм бэ? Хөгжим сэтгэл гэж ер нь яг юу юм бэ? Яг ерөөсөө мэдгүй хүмүүс ер нь байгаа тийм. Ер нь юу юм бэ? Энийг яг яаж хийж юм те одоо Сидней хотод те яг бусд орны стандарт жишгээр те үнийг яаж хийдэм байна. Энийг суралцах процесс танд бас ямар ингээд одоо яг бодол төрж ийн Монгол контекстн дээр энийг одоо яг энэ заслыг хэрэгжүүлэх юм бол те ямар байх бол гэдэг ч юм уу яг тийм таны ер нь бодол те таны сэтгэл яг ямар байна вэ? Хөгжимд засал бол хөгжмөд засалж те хөгжмөөр дамжуулаад тэр хүний зүрх сэтгэл, оюун бодол, бие махбодд нь одоо тулгарч байгаа тэр одоо бэрхшээд, өвчин, эмгэг тэдгэрийг одоо засаж, эмчлэхийг хөгжим засалж одоо хөгжимд засал гэж нэрлэж байгаа. Маш энгийнээр бол ойлгомжтой энгийн. Тэгвэл энийг яг яаж хийдэм бэ гэсэнтэй. За би болохоор өнгөрсөн жилийн хугацаанд 340 цагийн одоо дадлага хийсэн. Тэгээд энэ дадлагын хугацаанд болохоор
хөгжим засал яаж хийдгийг шууд яг онлын хажуугаа шууд практикаар үзүүлчихэж илээ. Биднэрт заавал хийхийг шаардсан. Тэгээд шин дуунууд сурсан, танихгүй одоо гадаад хэл дээр өөрийнхөө огт мэддэггүй байсан дуунуудыг сураад за тэр дуугаараа хөгжим засал хийх тийм одоо миний хувьд бол их том сорилттой тулгарсан л да. Хөгжим заслыг хийхдээ хөгжим засалч байна. Тэр нь хөгжим засал авч байгаа үйлчлүүлэгч байна. За тэгээд хөгжмийн зэмсэг байна, хөгжим байна. Тэнд тэгэл ер нь бол хамтдаа л хөгжим хийнэ гэсэн. Ерөөсөө тэр хүн идэвхтэй оролцож чадах боломжтой тийм чадвартай хүн байвал идэвхтэй оролцсон. Идэвхтэй оролцож чадамжгүй хэвтрийнч гэдэг юм уу те. Эсвэл одоо яг юм одоо сарвал ухаан балардсан байгаа ч гэдэг юм те. Одоо комтой байгаа тийм хүмүүст жишээлбэл зөвхөн одоо сонсгох тэр хүний яг дуртай тэр хүний яг идэр насны үед нь ч гэдэг юм уу те. Эсвэл яг хамгийн тэр сайн одоо ой тогтоолт хамгийн сайн тэр байсан үед нь онцгой мөчт нь тоглогдчихсэн тэдгээр дуунуудыг ашиглаад за тэр хүнтэй хөгжим засал хийх нэ. Хамтдаа сууж агаад хөгжим тоглоод хамтдаа дуулаад тэгээд тэр хугацаанда тэр үедээ за тэр хүний ямар одоо чадварыг дээшлүүлэх зорилготой байна вэ? Тэрийгэ хийн гэсэн. За магадгүй тэр хүн хэл ярианы хөгжлийг дээшлүүлэх шаардлагатай гэх юм бол дууны үгүүдийг ашиглана тий. За дээрэс нь одоо ээлж дараална гэдэг зүйл байдаг. Тэгэхээр яг за чиний ээлжин дээр за чи өөрийнхөө хөгжим засал авж байгаа хөшлүүлэгч маань дуулна. За үг хэлнэ, авиа гаргана ч гэдэг юм те. Жижигхэн алхмаар тэр хүний чадруудыг нэмэгдэх тийм процедур л явагдана гэсэн. Дадлах хийх хугацаанд надад яг төрсэн зүйл бол энэ яг Монгол хүн яг энэ аргууд энэ хэрэглэгдэж байгаа арга техникүүдийг Монгол хүнтэй хамт хийх үед тэгээ Монгол дуугаа дуулаад яг холбогдох үед яаж тэр хүн надад хариу үйлдэл гаргах болоо. Мэдээж хүн учраас яг адилхан л мэдэрч байгаа баяр гуйныг ч гэдэг юм уу те сэтгэл хөдлөлүүдийг бол яг адилхан мэдэрч байгаа. Тэрийг нь би бол гадарлаж байна. Монгол хүн яг Монгол гэхээс илүү зөвлөх хүн шүү дээ. Нэг зүйл нь болохоор би яг өөрийнхөө төрлөх хэлээр өмнө сонсч ирсэн. Надад бас турсамжийг мань бас агуулсан тэр дууг би яг монгол хүнтэй өөр ямар ч толгой дотроо одоо орчуулга хийхгүйгээр шууд харилцсан гэхээр тэр дунд эмчилгээний үр дүн гэдэг юм уу те тэр үйлчлүүлэгчтэй холбогдох тэр холбоо за тэр хүн өөрийгөө илэрхийлэх за тэр хүн надаас хөгжим засалчаас одоо яг тэр хэрэгцээтэй байгаа тэр мэдрэмжүүдийг авах жишээлбэл би сонсогдож байна те энэ хүн намайг ойлгож чинь ч гэдэг юм уу те гэсэн тэр нэг юм чухал хамгийн одоо энэ бол суур байхгүй яг энэ дээр суурлаад тэр хүн дараагийн алхмуудыг хийдэг гэсэн. Одоо жишээлбэл үнэхээр сонсогдож байгаа хүн бол өөргөө нээн штт те илүү одоо хүчин чармаалт гаргах тэр өв таалга нэгдэж байгаа гэсэн. Тэгэхээр яг миний бодлоор илүү л үр дүнтэй байх та гэсэн тэр бодол итгэл найдвар тэгж бодогдож байсан. Ануг гихжээ суралцах энэ цаг хугацаанд тулгарч би чаленж бэрхшээлүүд ер нь юу байна? Ер нь яаж даван туулж байна? Таны self care secret. За хамгийн ихэнд тулгарсан асуудал бол ерөнхийдөө бүх гадаадад суралцж байгаа хүмүүст тулгардаг асуудалтай л тулгарсан. За тэр нь болохоор за хэлний бэрхшээлтэй тулгарсан. Энийг бол яалтчгүй хэлэх ёстой. Ягаад тэгэхээр шууд би огт толгоон дотроо нэмэлт одоо процесс хийхгүйгээр шууд монголоороо би ярьдаг бол тийхгүй яг заавалчгүй дотроо бодох ёстой. Зарим үгүүдийг би бол мэдэхгүй байсан. Яагаад тэгэхээр яг энэ салбар өөрөө шинэ учраас хэлэгдэж байгаа үг хэллэг за арга барил дээр ашиглагдж байгаа тэр англи үгнүүд ч гэдэм үү те тэдэр бол надад миний хувьд маш их шинэ үгнүүд байсан. Тэгээд зарим нь адилхан үгнүүд одоо өмнө сонсч исэн үгнүүд байсан ч гэсэн би өөрөөр хэрэгэлдэг үгнүүдийг за яг энэ салбарт
бас өөр утгаар илэрхийлэгдэжсэн ч гэдэм үү те. Төстэй дүмөртлөө арай нэг өөр утгаар илэрхийлэгдэжсэн гэдэг яг энэ хэлний бэрхшээл миний хамгийн том бэрхшээл санагдсан. Хоёрдугаарх нь мэдээж яг тэр нэг юм одоо ганцаардал ч гэдэм үү те. За маш завгүй. За энд ирээд нөгөө тэтгэлгээр би чинь 100% тэтгэлгээр бол ирээгүй, сураагүй, яг сургуулаас 30% тэтгэлэг өгдөг. Тэгээд төгсөн тэр тэтгэлгээр л одоо тэтгэлийг аваад явсан. Бусад бүх төлбөрүүдийг бол нөхөр маань ажиллаа хийгээд би чадхаараа ажиллаад одоо 2 хүүхдээ харангаа тэгээд ингээ явж исэн болохоор маш их ачаалттай байсан. Тэгээд ер нь бол өөрийнхөө яг тэр одоо хэмнэлээ, амьдралын хэмнэлээ олохын тулд за шинэ тэр завгүй хэмнэл дундаа сурж байгаа юмаа бодож, тунгааж, өөрийн болгох гэдэг бол миний хувьд маш бас нэг том сорилтууд нэг байсан. Хамгийн сүүлийн сорилт бол дуу хөгжим миний хувьд юу байсан бэ гэдэг дээр би үеиг өөрчлөлтөнд дундуур явсан. Өмнө нь бол би чинь тайвширхын тулд би өөрөө ганцаардаа дайвалч гэдэм үү, би өөрийгөө үгээр илэрхийлж чадахгүй байгаа үедээ ч гэдэм эсвэл зүгээр л байж захтайгаа дуудуулмаар санагддаг. Тэгээд тэр дундаа ингээд маш гүн ордог те ингээд гой байдаг байсан чинь яг хөгжим засаллын дадлага хийгээд яг энэ талаар сураад эхэлсэн чинь маш өөр байсан. Тэр юу гэхээр би ерөөсөө өөрийнхөө огт мэдтгүү дуунуудыг 7 хоног болгон ингээд 3-4 шиг дуу ингээд цээжлээд сураад тэгээд энэ миний хувьд яг нэг ажил, мэрэгжил болж хувирсан гэх юм уу. Тэгээд эн чинь зүгээр нөгөө миний хобби, дуртай зүйл гэдэг зүйлийг ажил, мэрэгжил гээд гүн гүнзгий судлаад ороод тэгээд өөрөө таашаахгүй, өөрөө сайн ойлгоогүй байгаа зүйлээ бусдад нийцүүлэхийн тулд сураач гэдэг юм. Эсвэл тэр дууг нь үнэхээр яг ингээд ойлгоод ийм утгатай, ийм дуу байна, ийм юм байна гэдэг нэг юм бүр нарийн ингээд мэдээд ирэхээр яг эхний нэг хэсэгт бол тэр дууг хүлээж авдаг байсан тэр сувг маань аяга өөрчлөгдсөн. Них гой ингэж ад жаргалтай хүлээж авдаг байсан бол нэг тийм дуудуулмааргүй санагдал. Одоо чөлөө цагаар арч тэ хичээл дээр хангалттай их тэр хэрэгцээ эсвэл авагдчихж байгаа болохоор тэгсэн юм уу. Энэ гэтээ яг нэг зүйл нь дадлага хийж авах хугацаанд миний одоо удирдагч одоо хөгжим засалч тэгээ хамт ажиллаж исэн хөгжим засалч нар маань ерөөхдөө би энэ талаараа хуваалцсан чи наа чи яг тэгдэе. Яг тэгдэе. Яг ийм зүйл болдог. Өмнө нь сонсдог байсан дууга дундаа нэг туртаа биш болдог ч юм уу. За ер нь их хөгжим засалчид нөгөө машина барайл ингээл явж байгаа шүү дээ тий. Тэр хугацаанд нэг гой намуухан хөгжим тавиал дуу сонсоол явдаг байсан бол огт дуу сонсгоо болдог ч гэдэг юм уу тий. Нэг тийм өөр одоо хөгжимтэй харилцааны тийм миний бодлоор миний хувьд яг нэг тийм уналт чим шиг тийм мэдрэмж авч исэн. Тэгээд яг ингээд хичээл дуусаад цогсоод тий толгоо маань яг амраад тэгээд яг өмнө сурсан юмаа ахин бодоод тунгаагаад ойлгоод за ингээд ирсэн чи толгой маань жоохон сэрэг болоод ингээд замбраатай болоод ирсэн чинь гэх юм уу одоо нэг арай нэг өөр байгаа. Дуудуулмаар санагдчихээн. Буцаад одоо нөгөө амтлах дуршил гэж ярьдаг ш бид нартэй. Дуу хөгжимдэр одоо дуршил гэж ярих юм чи хаашаа тий. Арай өөрөөр хэлэх бах тэр хүсэлтэй дуудуулах хүсэл маань илүү их нэмэгдэж байгаа. Буцаад арай дээшигээ ингэж одоо прогресс нь жоохон өөдөө явж байгаа гэдэм үү. Тийм. Нэг ийм өөрчлөлтөнд дундуур явж байгаа. Self care гэдэг юмыг би бол маш муу хийсэн. Тэрийг бол эхний жилдээ бол маш муу хийсэн. Тэгээд тийм болохоор амаргүй зүйл дундуур явах шаардлагатай болсон. Тэгээд миний хувьд яг тухайн цаг мөчид self care болж исэн зүйл маань би нөгөө одоо Есүс итгэдэг тийм болохоор ингээд залбираад тий за Магдалины дуу сонсоод ч гэдэм үү за бусад хүмүүстэй өөрийгөө хуваалцсан ярилцах гих мэтчлэн одоо өөрийгөө жоохон одоо кэрлж исэн юм уу халамжилж исэн өөртөө санаа тавьж исэн. Тэрнээс биш яг нөхөр маань бас надад бас боломж өгж исэн. За ингээд
Гэтэ бид хоёрт маш завгүй байсан учраас яг хин маань яг өөртөө санаа тавих гэдэг тал дээр маш тийм бүсэж хангалах шаардлагатай үе байсан болохоор тэгэл яг л хүүхдүүдэд хараад тэгэл хамт байгаал тэгэл үнэхээр яг ойлгох хэрэгцээтэй шаардлагатай өөрийгөө илэрхийлэх шаардлагатай үеүүдтэй бол тэгэл сайхан уйлал сайхан ярилцаал ийм л арга хэрэгсэн. Яг гадаадад ингээл сурах гад ирэх үед нэг бидний нэг ийм төсөөлөл нэг юм өөр өд штэ. Анаг гэрчийн хувьд яг ийм таны яг төсөөлж исэн төсөөллөөс одоо яг суралцах процесс нь хэр өөр юм шиг танд санагдаж байна? Сурах процесс бол миний төсөөллөөс дадлаг гэдэг зүйлээр өөр байсан. Бас бие даалт гэдэг зүйлээр өөр байсан. За миний төсөөлж ийснээр би 7 хоногт 2 удаа одоо хичээллэн. Тэгээ бусад үеүүдэд нь мэдээж бие даалт байгаа. Гэхдээ тэр нь тийм нэг хэцүү биш байх гэж бодож исэн чинь маш хэцүү байсан. Гэтэ надад л тэгээд дадлага орж хэлсэн 7 хоногийн 2 өдөр явдаг болсон. Дадлагт хажуугаар нь хүүхдүүд зөөн эндхийн амьдралын хэв маяг бол өглөө өдрийн хоол заавал бэлдэж авч явдаг. Тэгээд хоол бэлдэн, оройн хоол хийн, буюу галтгоон өнгөрүүлэх цаг, за хичээлээ хийгээ суух цаг, за хүүхдүүдэд авах, хүүхдүүдтэй санаа тавих цаг ингээд ерөөсө 24 цаг бол үнэхээр энэ үгүй яаж яг би одоо үнийг зохицуулах вэ? Яаж хийх вэ гэдэг дээр өстө баажгдчихсэн. Маш их тийм дарамт мэдэрчсэн. Тэгээд миний бодсноос хэцүү санагдчихсэн зүйл нь тэр байсан. Одоо хэмжээ байсан. Тэр над дээр ирэх ачаалал байсан. Ачааллын дээр хэмжээ байсан. Маш их ачаалалтай байсан. Тэгээд бие даалт гэдэг зүйл бие дааж сурах гэдэг тэр одоо сургалтын арга барилд үнэхээр сургасан. Тэгээд ер нь бол чин бүтэн 1 өдөр одоо өглөө 9-оос орой 5 хүртэл хичээл орж байгаа. Буюу 2 сэдвийг ингээд одоо үдээс өмнө үдээс хойно гэдэг ингээд 2 хичээл ордог. За тэгээд нэгдүгээр өдөр нь дахиад 1 цаг одоо бүтэн 1 цагийн хичээл ингээд ордог. Ингээ 3 хичээл биднэрт ордог байсан. Тэгээд 7 хоногийн 8 цаг нэг нь ажил одоо дадлагын 8 цаг тэгээд дахиад нэмээд 4 цаг гэдэг дадлагын ингээд явдаг байсан. Тэгээд энэний хажуугаар бие даалт гэж одоо paperwork гэж ярьдаг шүү дээ. Одоо бичвэрийн ажил 4-5 бичвэр. За тэгээ эссе дээрэс нь 7 хоног болгоны шин одоо нөгөө сэдв болгонд өөр одоо presentation бэлтгэх хэсэг байна. За эсвэл яг дуулаад за эсвэл яг өөрөө хөгжим засал хийж байгаа мэтэр яг ингээд ийм видео хийгээд явуулах, аплод хийх. За тэгээд эссе, за research уншаа одоо нөгөө судалгаа уншаад тэрэн дээр дүгнэлт гаргах ч гэдэг юм уу. Ингээд айгүй олон бие даалтууд өгдөг. Тэр болгоныг нь яг тий яг нөгөө амжуулж хийн гэдэг бол чанга байсан. Тэр бол үнэхээр их санагдсан. Суралцах энэ процесст хүүхнийхээ хувьд Анук гэдэг хүний хувьд энэ процесс танд өөрийгөө харах, таны өнцөг, таны яг mental health, таны healing journey энэ процесс яаж нөлөөлж ийн гэж та бодож байна? Ингээд энэ асуултыг бодсон чинь надад зүгээр яг тэгж санагдчихэв. Ер нь бол бидний ингээд нөгөө амьдрал заримдаа ингээд надад тийг санагдаад байдیں۔ Тааж тааварлшгүй байдаг шүү дээ. Гэхдээ би зүрх сэтгэлээсээ хийхийг хүсэж байгаа тэр юм хэрвээ хийгээд цаг тухайд нь хийгээл явж байгаа юм бол цаг хугацаа боломж гэдэг зүйл гарч ирдэг. Тэгээд тэгэл тэр зүйл бурхан биднэрт бий болгож өгдөг. Тэгээд тэр зүйл маань эргүүлээд үнэхээр бидний төлөө бидний сайн сайхны төлөө ашиглагддаг юм байна гэдгийг би хуваараа
хувьдаа олж мэдээд энд итгэж үнэмшээд илүү батчаад л явжлаа. Энэ итгэдэг байсан л да. Гэхдээ илүү их батжуулж явж байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд би анагаах цураад төгссөн гэд ярьжсэн шүү дээ. Гэтэ би нэг юм би мэрэгчлэрээ яг ажиллаагүй. Залуучуудтай харилцдаг, харилцааны айгүйх ажил хийжсэн. Тэд нэрийг сонсдог, ярьдаг, зөвлөдөг ч гэдэм үү те. За үүний хажуугаар Jack's Cafe гэл очмаата жохохтай ингээл нийлээл дуу их дуулсан. Тэгээд дуу дуулахдаа дандаа одоо cover дуулсан байдаг дуунуудыг дуулж ирсэн. Тэдгээр нь хүмүүс сонсоод тэгээд тэр хүмүүст бас их хүрсэн ч гэдэм үү те. Тэгээд энэ зүйлүүд эргүүлээд одоо миний энэ сурж байгаа энэ journey-г одоо энэ одоо миний одоо юу хөө аяллыг маань те амттай болгож өгч байгаа. Тэгээд огт шившин биш бас тийм миний мэддэг зүйлүүд их гарч ирж байгаа болохоор бас маш хэцүү байхаас тэр одоо илүү арай бага тэр хэцүүгийн төвшнийг нь арай бага болгож байгаа. Тэгээд тийм болохоор яг хувьдаа за тэгвэл одоо миний урд яг хийх би ч одоо юу хийх хэрэгтэй байгаа вэ? За би чи ээж байгаа илүү те би ихнэр байгаа илүү. Тэг энэ болгоныгоо ямар ч байсан тэгэл уртаа байгаа юм аа л хийгээл хараал явах хэрэгтэй юм байна да гэдэг дээрээ тэгэл дахиад эргүүлээл ирээл зогсоол ойлгоол ухаарал одоо явж ин да. Мэдээж music therapist-аар сурахыг хүсэж байгаа маш олон оюутнууд маш олон бас энэ салбарыг сонирхож байгаа хүмүүс үзэж байгаа хаа. Та тэр хүмүүст ямар зөвлөгөө өгмөр байна? Юу гэж захимаар байна? Хөгжим заслаар сурахыг сонирхож байгаа. Энийг өмнө нь бодож исэн. Эсвэл яг энэ одоо ярилцлагыг сонсоод хөөх би энийг сурах юмсан гэж бодож байгаа. Тийм хин нэгэн байгаа байх те. Тэгэхээр яг тэр хүмүүст хандаад давай. Тэг. Үнэхээр энэ салбар одоо хэрэгтэй салбар, чухал салбар байна. Маш энгийн хэрнээсээ бид илүү гүн гүнзгий сайн суралцах боловсон хүчнүүд бэлтгэгдэх за анаахын салбарын хүн орж болно. Дуу хөгжмийн салбарын хүн орж болно. Эсвэл зүгээр л дуунд дуртай, тэг хүнд хайртай, тэг тийм хүн орж болохоор салбар байна. Тэгээд үнэхээр суралцах боломжтой, үүд хаалга нээлттэй байна. Өсөх ирээдүйтэй ийм мэрэгжил байна. Тэгээд тийм болохоор тийм try үзээд алдаарай гэж хэлмээр байна. Тэгээд бас хэрвээ ямар нэгэн асуулт хэрэгтэй байгаа бол би хариулахад те өөрийнхөө мэдж байгаа зүйлийг хуваалцахад бэлэн байгаа. Тэгээд би бол тэгэл цаашаага энэ хөгжим засал гэдэг энэ одоо зүйлийг хийгээд явахыг хүсэж байгаа. Тэгэхээр энийг гэхдээ ганцаараа энэ бол зүтгээд амжилтыг бол олохгүй шүү дээ. Тийм болохоор яг энэ мэрэгжлийг сонирхож байгаа та байгаа бол одооноос эхлээрээ search хийгээд интернет рүү ороод хайгаад ямар сургууль байна, ямар үнэтэй байна тэ. За энэ дээр үл яад юм бэ гэдэг ч юм уу тэ. Тэгээд нэг юм дээр бол итгэлтэй битгий одоо эргэлзээрээ би чадах уу гэдэг дээр битгий эргэлзээрээ ягаад гэвэл хийж үзээгүй байгаа чинь чадахгүйгаа гэдэг чадахгүй гэдэг асуулт бол эртдэх баха. Харин би хүсэж гин үү гэж асуугаад тэгээ тийм ээ би хиймээр байна гэж өөртөө хариулж байгаа бол зоригтой алхмаа хийгээрэй гэж хэлмээр байна. Тэгээд баярлалаа. Подкастт авч оролцуулсанд. Тэгээд энэ салбар хөгжөөсэй гэж хүсэж байна. Олон хүмүүс мэддэг болоосай гэж хүсэж байна. Маш үнцэнтэй хэрэгцээтэй зүйлсүүд байлаа. Тэгээ олон бас оюутнуудад те мөрөлдөө хүрэх гүүрэн бас магадгүй music therapy авах хүсэж байгаа хин нэгэнд энэ влог маш чухал хувь нэмэр болно хаа гэж найдаж итгэж байна. Тэгээ таны суралцж буй процесс энэ аялалд нь хамгийн сайн сайхныг хүсье. Удахгүй Монгол уулзцаая. Энэ хүртэл влогтой минь хаанц байсан та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн влогоор уулзцаая. Баярлалаа, баяртай.